бас энэ тэмдэгтийн хураамжийн хуультай холбогдуулж асуудал гараад байгаа юм аа. Нэгдүгээрт нь энэ автомашинд ногдуулах онцгой алуун дотор дээр үнэхээр эргэж харж үзэхгүй бол Монголын ард түмний тэр дундаа гоц суурин газар амьдарч байгаа улсын хэдэн хувь нь одоо энэ хоёр дахь буюу одоо хуучин машин ашиглаж байгаа тодорхой шүү дээ. Энд чи зах зээл хөгжсөн улсуудад нэг 2-3 зүйлээр л улсуудын амьдрал дээшилж байгаа зүйл харагддаг юм гэсэн шүү дээ. Нэгдүгээр энэ автомашины тоо, суудлын машины тоо бас одоо нэг харгалзах үзүүл. 300-д орж байгаа өдрийн хоол, орой хоол чөлөө цагаар идж байгаа улсын тоо хэд хэдэн зүйл одоо тийм шалгуур үзүүлэлтэнд хамрагдаж явдаг юм байна лээ. Тийм учраас энийг харж үзэхгүй бол одоо бүгдийг нэг ийм маягаар шийдэж энэ жоохон амьдрал ахын дээшилж байгаа дундад болон дундаас доош орлоготой улсуудынхаа хөл залгаж байгаа унааг ингэж боомлно гэдэг бол утгагүй зүйлээ. Энийг эргэж харж үзээч гэсэн нэг юм зүйлийг хэлэх гэж байна. Хоёрдугаарт нь эн чинь бүгдийг ингээд жилтэй хамааралтай хийчихлээр гадаад оронд бол одоо магадгүй энэ манай гол машин чинь Япон солонгосоос орж ирээд шүү дээ. Тэнд нь тэр хийцийг өөрчлөөд хийгээр ажилдаг болгоод ороод ирвэл яах юм? Мөн л одоо жилээр нь тооцох гэдэг шүү дээ. Тийм учраас адгийн наацхан тийм одоо түрүүнд байгаль орчны сайдлын дэвлээ нагарын бохирдлын нэтэрийн юмд нөлөөлдөг. Тэгвэл тэр нөхцөлийг ядаж хийж өгөлдөө. Тэнд нь одоо тэр төхөөрөмжийн янзлуулаад газ маз хийгээр болгоод байгаль орчин нөлөөлгүй болоод ороод ирэхэд нь тэр жил нь хамаардаггүй байх хэрэгтэй биш. Тэгэхгүй шууд жилээр хийчихлээр чинь одоо болохгүй байна гэсэн нэг юм зүйлийг хэлэх гэж байна. Хоёрдугаарт нь бид нар бас хэдэн жилийн өмнө Монгол улсад явагдаж байгаа бүх тооцоог Монгол төгрөгөөр хийнэ гэж тооцсон шүү дээ. Яагаад өнөөдөр энэ одоо доллараар тооцох тухай асуудлыг сангийн яам харуулж ирээд байгаа юм бэ? За гуравдугаарт нь энэ тэмдэгтийн хураамжийн татварыг сарж үзэхгүй бол болмооргүй зүйлүүд байна. Жишээлбэл энэ автозам дээр 29/1-нд автозам замын байгууламжийг барих засварлах тусгай зөвшөөрөл олгоход 3 сая төгрөг гэж байна шүү дээ. Гэхдээ энэ чинь бол одоо автозамын засвар эрчилт хариуцсан байгууллагууд чи төрийн өмчийн байгууллагууд байгаа. Заримийнх нь орлого цэвэр ашиг нь бараг 3 сая төгрөг хүрэхтэйгүйтэй байгаа шүү дээ жилийнх нь. Тэгэхээр ийм одоо тооцоог хэн хийж оруулж ирдэг байна. За дараа нь бас одоо энэ гадаад гаргах тэр ургамал дээр байх юм. Ерөөсө килограммд 180 төгрөг, 800 төгрөг. Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрөл олох килограмм тутамд 800 төгрөг. Энэ нь бол утгагүй санагдаж байна. Энийг бол одоо хэдэн 10 дахин өсгмөр санагдаад байна. Тэгэхээр энийг ер нь яа тооцсон байна? Жишээлбэл 21-ийн 20-д иргэн аж ахуйн нэгж байгууллагын амьтны цуглуулгыг гадаад гаргах зөвшөөрөл олох гээд 750 мянган төгрөг гэж байна. Энэ амьтны цуглуулга гэж ямар юм бэ тийм бэ? Би яг бичсэн юм чи уншиж шүү. Аж ахуйн нэгж байгууллагын амьтны цуглуулгыг гадаад гаргах зөвшөөрөл олох. Тэгэхээр энэ одоо юу гэсэн үг вэ? Энэ мэтлэнгээр өгүүлбэрийн хувьд ойлгомжгүй. Орлого зарлагтайгаа баланслаагүй. Хийхийн тулд хийсэн одоо нэг юм сонин зүйл орж ирээд байна гэдгийг хэлье. Хоёрдугаарт нь та нөхдүүд энэ хуулийг 2011 оны 1-р сарын 1-ээс мөрднө гэжээ. Энэ болохгүй. Энэ аж ахуйн нэгжүүдтэй одоо тийм өөрчлөн одоо аж ахуйн нэгжүүд чинь жил 2 жил зарим сайн аж ахуйн нэгжүүлэг 5 жилээр бизнес төлөвлөгөөг хийдэг болчихсон юм байна шүү дээ. Тэгэхээр тийм нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй бол бас гээд л одоо өнөөдөр ерөөсөө гат хэдэл одоо сарын дараа бүх юм өөрчлөгдөхөөр ингэж хийж болохгүй шүү дээ. Энүүд аж ахуйн эрхлэгчид маш том захирал төгөн. Тийм учраас дор хаяад ядад 1 жил 2 жилийн хугацаатаагаар энэ одоо татвар моторын хаймыг тооцож оруулж ирж байгаа ч гэсэн ийм зарцмын санал байна. Эцэст нь хэлэхэд тэр маш автомашины имийг дэмжих боломжгүй. Энэгээр бүр тусгайлан санал хурааж өгөхийг одоо их хурлынхаа даргаас хүсэж байна. За баярлалаа. За гамбат. Цогцгшүүний асуултанд хариулъя. Энэ онцгой албан татварын тухай хууль дээр бол одоогийн үйлчилж байгаа хууль дээр бол хос тэжээлт автомашиныг бол онцгой албан татвар чөлөөлөхөр байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол газаар явдаг болон өөр одоо арай сүүлийн технологиор хийгдсэн юм дээр бол хос тэжээлт автомашин бол онцгой албан татвар ногдуулахгүй чөлөөлөд явж байгаа ийм хуулийн заалт бол байж байгаа учраас энэ дээр бол асуудал үүсэхгүй байж байгаа. За бид нар тэмдэгтийн хураамжийн хууль дээр бол би түрүүнд нь тайлбарууд бол хэлсэн байгаа. Бид нэр тухай инфляцтай уялдуулаад дээрээс нь бид нэр яг хариуцлагыг өндөржүүлэхээр яг тэр автозамын юм дээр одоо бол ерөнхийдөө нийтлэг тэмдэгтийн хураамж нь 12500 төгрөгний л хураамж төлөөд явж байгаа. Энэ үнийг бол бид нэр хариуцлагыг өндөржүүлэх байдлаар хувь хэмжээг нэмэгдүүлсэн байгаа. Ажлын хэсэг дээр гарч байгаа саналуудыг бид нэр төсвийн байнгын орон дээр тэмдэгтийн хураамж дээр ажлын хэсэг байгуулагдсан. Бид нэр яг одоогийн үйлчилж байгаа хууль хуулийн шинжилсэн найруулгынхаа ингээд хуулийн заалтуудыг харьцуулаад ингээд тайлбар хийгээд дэлгэрэнгүй ингээд ийм судалгаа хийсэн байгаа. Өнөөдөр ажлын хэсгийн ахлагчид өгсөн байж байгаа. Энэ дээр бид нар ярилцахдаа
энэ заалтуудыг анхаарал тавиа. За бод тодруулчих. За баярлалаа. Тухайлбал тэр автомын засвар арчилт эрхлэх тусгай зөвшөөрөл болох гээд 3 сая гэдэг шүү дээ. Энийг чи би хэлээд байна шүү дээ. Жишээлбэл Аймаг хотын автомын засварчлалтын байгууллагууд бүтэн жил одоо улсын чиглэлийнхаа замын засвар арчилтыг хийгээд олдог ашиг нь зарим байгууллагт ийм байхгүй байгаа. Тэгэхээр та нар ийм одоо төлбөр хураамж авна гэдэг чинь хэрвээ энэ хууль батлагдвал айгуул одоо он гараад 1 сарын 1-ээс бүх сайд нар энэ одоо лиценз олох юм шинжилнэ. Энэний дагуу. Тэгээ 3 сая төгрөг тушааг нь юу 3 сая төгрөг тушаах нь үтэл цаана ажил нь явахгүй шүү дээ. Мөнгө. Тэгэхээр энийг авч үзэн сая юу гэж хэлвэ? Энийг одоо анхаарч үзье гэж байгаа юм эсвэл энэгээр нь явуулъя гэж байгаа юм. Хоёрдугаарт нь тэр нэг утгагүй гачаач өгүүлбэрүүд байж сая би асуусан тэр тэрийг одоо юу гэж үзэж байгаа юм? Тэр нэг мал хунар гэж үтчихсэн байгуулгын амтны цуглуулгыг гадаад гаргах гэдэг. Тэр 17 дугаар хуудасны 21-ийн 20 байна. Тэр заах асуултанд нэмэлт хариулт өгөөд яг энэ бусад хуулиуд дээр байгаад яг хуулийн өв хэллэгээр нь тэр бид нар энэ дээр оруулж тавьсан байгаа. Тэр яг хуулийн дээр одоо хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулийн дээр байж байгаа. Тэр таны л одоо автомат засвар арчилттай олох тэр 3 сая төгрөг зөвшөөрлөг гэдэг бид нар ажлын хэсэг дээр ярилцаж энэ асуудал дээр анхаарч үзэж тайлбарт хэлье гэж ингэж үзэж байна.